Одоо та нар миний үсийг харж байна уу? Яг л хамхуулж гаргаж байгаа үстэй. Би та нарт яаж хазарч эхэлсэн өдөр ярьж байгаа. Би бүр бага угаасаа л өөрөө хүчний заслыг олох гэвсэн. Тэрнээсээ бол бүр хаягдаж чижсэн. Хүчний засал бол ерөөсөө ч тоглоом биш. Энэ бол бүх зүйл бүр амьдрал гэсэн. Тэгээ би үсээ яслахаар шийдсэн юм л да. Миний сонгох хүчний засал бол Wolfgard. Гэж авсан. За тэгээ мэдээж үсшин дорноо. Орос хойно дөрмийн дагуу үнэхээр хийм хийлэх үү гэж эргэлзэн ээ. Эргэлзэн учраас бандсандаа үсээ угаалгаа зугцсан л да. Тэгээ бүр болоогүй шөнө 9 цагт үнэхээр хийм хийлэхээр шийдээд очиод хийлэхээр болсон. За тэгээ процессын тухай ярих юм бол эхлээд үсийг сайхан гэл шиг юмар буюу аман нэмтийг өлгөнө дараа бүрхэж үсний дийлх бодолбог хэвнэ. Тэгээд бүр жирийн хэмжээгээр модоо ороож харуулна. Яа тэгтээ энэ сэдвэр амар өвцсөн шүү дээ. Яг үстэлцэж байгаа юм шиг. Тэг бүсэл үзээг үлдээ. Тэгтээ үстэлцэх юм бол яг тэгж өвдөхөөсөн баг. Дараа нь 10-аас 25 минут халуун малгайд орос үсээ байлгана. Тэг миний тарих яг шарсан дахиа шиг болох шахсан шүү энэ үед. Тэгэд халуун малгайгаа аваад 10 минут гар үсээ амраана. Тэг дахиад өмдөрхнэ. Энэ бол содын баромет. Төснийхэн дараа 10-аас 25 минут дахиад амраана. За тэгээ моднуудаа авсан чинь энэ үед ээжээ би баг солонгос киноны ажима шиг болж ял гэж бодсон шүү. Нохсолой даал гэж бодож илаа. Ямар ч хийм дууссан байт юм аа ингээд. Тэгээ эцнүүд надад ер нь бол таалагдчихж байгаа. Халзрал яасан бэ гэж юу? Мэдгүй хэдэн жилийн дараа хийм хэлэхээр болдог гэж надад Кадик манай найз хэлсэн л дээ. Тэгээд болж магадгүй болох гэж магадгүй. Тэгээ өсний заслаа тоогоор үнэлэх юм бол 10-аас 7.5.